За залуусаа хэдүүлээ энэ удаагийн хичээлээр өмнө хичээлдэр үзсэн Canalistic-ийг хэрхэн унших уу, Canalistic anatomy, Canalistic-ийг хэлж байгаа зүйлийг яаж ойлгох уу те. За энэ удаа бол бид нар Canalistic-уудыг хэрхэн унших вэ буюу Canalistic-ууд хамтраад үүсгдэг орой болон ёроол буюу high болон low. Тэгэхээр тэр орой болон ёроол буюу high болон low гэдэг зүйлийг үүсгэх гэж шаардлагатай peak болон true Canal-уудыг хэрхэн уншдаг вэ? Тэд нар хэрхэн батлагддаг вэ гэх мэт зүйлсийг ярих болно. За тэгэхээр орой болон ёроол гэж эхлээд юу юм бэ гэдгийг хэдүүлээ ярилцъя. Орой болон ёроол гэдэг юу юм бэ гэх юм бол ханш өсөж явж байгаад унах үед үүсдэг нуглааг орой, ханш унаж явж байгаад өсөх үед үүсдэг нуглааг ёроол гэж нэрлэдэг. За тэгвэл энэ орой болон ёроолыг бид нар яагаад мэдэх ёстой юм бэ гэх юм бол орой болон ёроолуудаар дамжуулж хаана орох вэ, хаана гарах вэ, хаа хүртэл ханш явах вэ, ханшийн чиг хандлага ямар байна вэ гэх мэт бүх зүйлсийг мэдэх боломжтой, бүх зүйлсийг унших боломжтой байдаг. Энэ бол уг үндэс нь байдаг учраас энэ уг үндсийг нь ойлгохгүйгээр бид ярихгүй. Яг л Canal-ыг уншиж мэдэхгүй хүн, орой болон ёроолыг уншиж мэдэхгүй, орой болон ёроолыг уншиж мэдэхгүй хүн, зөв таньж чаддаггүй хүн цаашаа маркетинг бүтцийг зөв таньж чаддаггүй л гэсэн утгатай байдаг. Тийм учраас орой болон ёроолыг маш сайн зөв таньж, зөв ойлгож, зөв мэддэг байх хэрэгтэй. Тийм учраас орой болон ёроолыг үзэж гин гэсэн үг. За тэгэхээр оройноос нь эхлэе. За орой гэдэг зүйл ерөнхийдөө бол яг бүр олон ингээд оройнуудын дунд ороод ирэхээр хуурамч орой гэдэг зүйлийг үүсгэдэг. Хуурамч орой ба жинхэнэ орой хоёрыг хооронд ялгаж чадахгүй хүн бүхэл нуглаануудыг орой гэж авч үздэг. Энэ нь өөрөө маш их хэмжээний цаг хугацаа, маш их хэмжээний мөнгөөр шатахад хүргэдэг. Яг гэх юм бол оройг зөв тодорхойлохгүй бол маркетинг бүтэц гэдэг зүйл зөв тодорхойлогддог. Маркетинг бүтэц зөв тодорхойлогдоогүй болвол маш их хэмжээний алдагдлалд хүргэдэг. Маш их хэмжээний цаг хугацааг хий дэмий зарцуулдаг гэсэн. Тэрнээс сэргийлээд хэдүүлээ энэ уг үндсийг үзэж байгаа. Тэгэхээр орой гэдэг зүйл нь өөрөө ханш өсөж явж байгаад унж байгаа чиглэлийн зүйл. Гэхдээ орой өөрөө яаж бүрдсэн гэдгээс шалтгаалаад хуурамч орой ба жинхэнэ орой гэж байдаг. За тэгэхээр хуурамч орой жишээ нь гэхэд одоо зарим хүмүүс бол нэг ногоон Canal, нэг улаан Canal хоёрыг зэрэгцээ гараад ирэхэд орой гэж үздэг, зарим нь үздэггүй. Тэгэхээр үзэхгүй байх нь зөв. Яагаад гэх юм бол орой гэдэг зүйл маань бүрдэхдээ өөрөө нэлээд олон Canal-ыг дагуулсан байх хэвээр. За оройн дээр бол 5 Canal-ийн дүрм гэж байдаг. 5 Canal-ийн дүрм гэдэг маань юу гэсэн үг гэхээр орой гэдэг зүйл заавалчгүй дор иж 5 Canal-ыг өөртөө багтаасан байх хэрэгтэй гэж. Ёроол дээр мөн адилхан 5 Canal-ийн дүрм байгаа. Гэхдээ оройноос эхлэе тийм ээ. За тэгээ оройны хувьд бол 5 Canal-ийн дүрм маань тэр 5 Canal маань өөр өөрсдийн гэсэн ролтой байдаг, буюу үүрэгтэй байдаг. 4 Canal нь оройн Canal-ыг батлах үүрэгтэй. Оройн Canal нь 4 Canal-ыг өөртөө багтаагаад орой гэдэг зүйлийг үүсгэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр оройн Canal буюу peak Canal-ыг ширдэг. Peak Canal өөр ямар байх хэвээр, ямар бүтцтэй байх хэвээр гэх юм бол мэдээж өсөж явж байгаа унж байгаа хөдөлгөөний яг орой дээр байгаа Canal учраас энэ нь өөрөө өсөлт дууслаа, уналт эхэллээ, байрууд гарлаа, сэлрүүд орж ирлээ, buy dominant дууслаа, sell dominant эхэлж байна гэдэг мэдээллийг өгөх бүтцтэй байх хэрэгтэй. Тэр мэдээллийг ямар бүтцээр өгдөг вэ гэх юм бол bearish Canal-ийн бүтцээр өгдөг. Тэгэхээр бид нар bearish Canal-ийн бүтэц хоёр төрөлтэй байж болно гэж мэдж байгаа. Эхнийх нь бол bearish pattern байж болно. Doji, hanging man, hammer байгаа. За тэгээд дээрээс нь engulfing Canal байж болно. За өөр гэх юм бол shooting star байж болно гэдэг ийм яг энэ bearish Canalistic паттернууд гэж байна. Хоёр дахь төрөл нь болохоор юу байгаа вэ гэх юм бол мэдээж sell-ийн volume давмгаалсан паттерн үүсгээгүй bearish Canal байж болох байхгүй. Тэр нь ямар байх вэ гэхээр нөгөө санаж байгаа бол дээрээ том виктэй доороо жижиг ногоон биетэй. Дээрээ том виктэй доороо жижиг улаан биетэй. Дээдлийн вик нь том, доотлын вик нь жижиг ийм Canal. Эсвэл бол бүтэн биеэрээ улаан Canal-ууд нь өөрсдөө sell-ийн dominant байгаа Canal-уудыг илэрхийлдэг. Буюу bearish Canal-ууд гэж явдаг. Энэ Canal-ууд үүссэн байгаа тохиолдолд өсөж явж байгаа хөдөлгөөнөөр энэ Canal-ууд үүссэн байгаа тохиолдолд энэ Canal-ыг өөрийг нь яг нь оройн Canal гэж авч үзэж болно гэсэн. Ягаад оройн Canal гэж нэрлэж юм гэхлээр ханш өсөд явж исэн, ханш өсөд явж байна гэдэг нь buy руу dominant байна, buy захиалга их байх суудахтай, buy volume их байх суудахтай. Тэгтэл buy volume дуусаад, buy захиалга хаагдаад, buy руу дарилжаанаас гараад явхлаар үүсэж байгаа Canal буюу хамгийн ихний шинж тэмдэг болж үүж байгаа учраас оройн Canal гэж нэрлэж байна гэсэн. За тэгээд одоо энэ оройн Canal-ыг баталж өгдөг зүйл нь оройн Canal-тай хамт байх хэвээр 4 Canal, 5 Canal-ийн дүрм гэж яриад байгаа. Оройн Canal-ийн ярьчлаа. Одоо үлдсэн дүрм нь юу вэ? Үлдсэн дүрм нь юу гэдэг вэ гэвэл оройн Canal-ийн урт талд 2 Canal байх хэвээр. Оройн Canal-ийн арт талд нь бас 2 Canal байж хэвээр. Ингэж ч нийтдээ 5 Canal болдог. Дороо иж ийм бүтцтэй 5 Canal-ийн бүтцтэй байж энийг орой гэж буюу high гэж авч үзэж болно гэсэн. Тэгэхээр энэ орой гэдэг зүйл маань өөрөө
бүрдэхийн тулд урдаа 2 candleтай, ардаа 2 candleтай байх хэрэгтэй, дундаа 1 candleтай байх хэрэгтэй. Тэгээд энэ 5-ын нэгдсэн бүтцэн өөр ямар байх хэрэгтэй юм бэ гэхээр дундаа байгаа peak candle буюу оройн candle гэдэг зүйл маань өөрөө хоёр талд байгаа 4 нийт candle-аас хамгийн өндөр нь байх хэрэгтэй. Week-ээр хамгийн өндөр нь гэсэн. Week-ээр 4 candle-аас хамгийн өндөр. Тэгэнгүүт энэ дэр нэг асуулт гарч ирдэг. Одоо хоёр талд байгаа 4 candle маань өөрсдөө нэг нэгнээс өндөр байх хэрэгтэй. Үгүй. Хоёр талд байгаа 4 candle маань нэг нэгнээс өндөр байх ямар шаардлага байхгүй. Хоёр талд байгаа 4 candle маань нэг нэгнээс амханч байж болно, өндөрч байж болно. Гол нь оройн candle-аас айлын ч өндөр байх ёсгүй гэдэг ийм дүрмтэй. Ингээд оройн candle гэдэг зүйл маань 5 candle-ийн бүтцээр дээрээс нь оройн candle буюу peak candle гэдэг зүйлийн бүтцээр ингэж тодорхойлогдож орой гэдэг зүйл маань гарч ирдэг байна. Тэгвэл Yoroshin candle руу шилжиж. Yoroshin candle руу шилжихийн өмнө оройн candle дээр магадгүй хуурамч оройн candle-ийн орой дээр магадгүй хуурамч орой гэдэг зүйлтэй жишээ авъя л да. Хуурамч орой бол жишээ нь урдталтаа 1 candleтай, ардталтаа 2 candleтай орой байж болно. Эсвэл бол зүгээр нэг ногоо нэг улаан хоёр байж болно те. Эсвэл урдталтаа 2 candleтай боловч шууд оройн candle маань өөрөө шууд доошоо ардталтаа 2 candle-гүй ардталтаа ганц candleтай буцаж ирж байгаа байж болно те. Ийм мэтчлэнгээр хуурамч оройнууд их үүсдэг. Тэгвэл Yoroshin руу шилжиж. Yoroshin нь бас 5 candle-ийн дүрмийг дагдаг байгаа. Тэгэхээр Yoroshin candle-аас нь эхлэе. Yoroshin candle буюу throw candle гэж ярьдаг. Throw candle буюу Yoroshin candle нь өөр ямар бүтцтэй байх хэрэгтэй вэ гэхээр bullish candle pattern бүтцтэй байж болно. Doji байж болно те. Inverted hammer байж болно. Engulfing candle байж болно. Энэ мэтчлэн candle-ууд бол байгаа. Энэ candle-уудаас гадна мэдээж бүтцээр bullish candle буюу доотлын week-ийн том, дээдлийн V-ийн жижигхэн улаан, эсвэл доотлын week-ийн том, дээдлэлтэй ногоон биетэй, эсвэл дээдлийн week-ийн жижигхэн, доотлын week-ийн асар том candle-ууд, эсвэл бүтэн ногоон candle-ууд гэх мэт candle-ууд буюу bullish бүтцтэй candle-ууд байж болно. Эдгээр candle-ууд нь Yoroshin candle гэж үзэгддэг. Тэгээд мэдээж Yoroshin candle бол дахиад урталтаа 2 candleтай, ардталтаа 2 candleтай байх хэрэгтэй. Тэгжиж 5 candle-ийн төрөнд баримталж байгаа. Урталтаа байгаа 2 candle нь Yoroshin candle-аас өндөр байх хэрэгтэй. Ардталтаа байгаа 2 candle нь Yoroshin candle-аас өндөр байх хэрэгтэй. Ингэснээр яах вэ гэхээр тэрийг Yoroshin candle мөн гэдгийг баталж Yoros өөрөө үүсдэг. Тэгээд мөн л адилхан урталт байгаа 2, ардталт байгаа 2 candle-ууд маань нэгнээс өндөр нам байх нь хамаагүй. Гол нь Yoroshin candle-ийн хамгийн доор байгаа weakness намхан байж болохгүй гэдэг ийм дүрмтэй. Ингээд Yoroshin candle үүсдэг. Тэгээд жинхэнэ орой 2 хамтдаа байдаг хамгийн гол. Жинхэнэ Yoros үүслээ, дараа нь жинхэнэ орой үүсдэг. Жинхэнэ орой үүслээ, дараа нь жинхэнэ Yoros үүсдэг. Ингэж явдаг. Тийм учраас хуурамч Yoros үүссэн байхад жинхэнэ орой үүснэ гэж бараг байхгүй. Хуурамч орой үүссэн байхад чинь жинхэнэ Yoros үүснэ гэж байхгүй гэсэн. Окей. Ийм байна залуусаа. Тэгээд энэ орой болон Yoros, peak болон throw candle-ууд, high болон low гэдэг энэ зүйлсийг бид нэр зөв уншиж сурах нь candle гэдэг зүйлийг уншиж сурсны дараа 5 candle-ыг хамттан багтаагаа зөв уншиж сурж байгаа дараагийн алхам. Тэгтээ candle гэдэг зүйлийг унших, энэ орой болон Yoros гэдэг зүйлийг зөв унших нь өөрөө цаашдаа буцаад маркетинг бүтэц, тренд, том сэдвүүд, маркетинг тэр чигт нь унших, маркетинг ойлгох, маркетинг зөв оролт хийх, зөв газар орох, зөв газар гарах тэр боломжуудыг бүгдийг нь олгодог. Дээрээс нь маш оновчтой арилжаануудыг хийх боломжийг олгодог. Эрсдлийг маш их хэмжээгээр бууруулдаг. Цагаа шатаах, мөнгөө шатаах эрсдлээс сэргийлдэг байгаа шүү. Тэгэхээр ийм жижиг үндсүүдээ бид нэр сайн ойлгосны дараагаар том сэдвүүд рүү өсрөх ёстой. Тэгэхээр ийм байна. Тэгээд орой болон Yoros гэдэг зүйлийг ойлгож авсан гэж найдаж байна. Аль болох ойлгомжтой бөгөөд товч тодорхой тайлбарлах гэж оролдлоо. Бүгдээ намжлалсан. Баярлалаа. Баяртай. Дараагийн хичээлээр уулзъя.